Би танд нэг зөвлөгөө өгье. Яаж амьдралаа сүрүүлэх талаар. Part 1. Эрсдэлтэй алхам битгий. Айдас бол мэдээж хүнд байх ёстой мэдрэмж. Энэ чамайг аюулгүй байлгаж, бас чамайг тухтай байлгаж чаддаг. Амьдралд эрсдэл гаргаж ямар нэгэн гоцгой зүйл битгий хий. Яагаад ер нь тэгнэ гэж хэрэг бүтлгүүтвэл яах болж байна? Унсан байхад чинь чамайг шоолох хүмүүсийг яах болж байна? Үгүй ээ. Наад сэтгэл хөдлөл айдас төгшөөрөө ашиглаад амьдралд олдож болох боломж бүрээс атгаж авалгүй тав тухайхан бүсэд дотор байж байна. Яагаад заавал зоригтой алхам хийх ёстой гэж? Чи болон ирээдүйд чиний гэр бүл үр шимийг нь хүртэх тэрхүү амьдралын төлөө зүтгэнэ гэж. Энэ хорвоо ертөнцийн дээрх бүхий л амжилтын түүхүүд айдасаа ялан дийснээр ихэлсэн гэдгийг зүгээр л март. Үргэлж өөрийнхөө тав тухтай бүс болон аюулгүй байдлаар бодож амьдр. Учир нь бусдын шүүмжлэл болон бүтлгүүтлээс айна гэдэг мөрөөдөлд хүрэхээс илүү чухал шүү дээ. Тийм биз дээ. Part 2. Ирээдүгөө сүйдэг. Ирээдүйд хэн болж чадах болон та одоо хэн байгаа гэдгээ тусад нь харахыг хичээгээрэй. Тэрхүү хүн чинь бүгдийг мэддэг, амжилттай бөгөөд юу хийх ёстойгоо мэддэг гэдгээр нь харах ёстой. Түүнд ямар ч асуудал байхгүй. Өнөөдрийн хийж байгаа бүхэн чинь ирээдүйд чамайг хэн болохыг чинь тодорхойлно гэсэн үлгэрт битгий итгээрэй. Маргааш болохгүй юм шиг өнөөдөр өөрийгөө зүгээр сул чөлөөтөө тавь. Өнөөдөр амьдрал чинь ямар байгаа нь өнгөрсөн 2-3 жилийн өмнөх зүйлийн үр дүн энтер гэсэн зүйл битгий итэг. Өөртөө хариуцлага битгий өөр. Ирээдүйд чинь эд шидийн гэмээр гинтэл аз тохиох юм шиг л тийм л зүйлд итэг. Яг энэ маягаар 6 сарын дараа байгаа газраас хөдлөөг бол бүх бурууг бусдад тохож амьдраарай. Тэгэд яагаад миний амьдрал өөрчлөгдөхгүй байна гэж гайхсан хэвээрэл бай. Part 3. Эмзэг бай. Амьдралаа битгий төлөвл, амьдралын нөхцөл байдал, хүмүүс, бүх зүйл чиний яаж бодох уу, юу хийхэд чинь нөлөөлсөөр л байг. Тухайн цаг үеийнхаа мэдрэмжийг л даах ёстой шүү. Хиймэргүй санагдсан үедээ битгий юм хий. Уур чинь хурч байвал зүгээр л дүрлцэн ас, түүнийг илэрхийл. Амьдралын нөхцөл байдал чамд нөлөөлөх болтугай. Бүх зүйлд чинь амьдралд болж байгаа бүхэн чинь нөлөөлөг. Яг л хамхуул шиг салхи хаашаа салхилан тэр зөв рүү л зүгээр л хийсэдэг. Та амьдралыг биш, амьдрал таныг удирдаг. Хиймээр санагдсан зүйлээ хий, амьдралд өөрийнхөө зарчмыг битгий баримтал. Амьдралаа удирдах гэж битгий хичээ. Чамайг өвдгөх зүйлсийг бол бүр хийгээд ч хэрэггүй. Ингэхэд маш их эр зориг бас хүч шаарддаг юм. Ингэхэд бас сахилга бат хэрэгтэй. Үгүй ээ, зүгээр л мэдрэмжээ дагаад л амьдр. Ямар нэгэн зүйл амьдрал чинь болохоо байвал үргэлж шалтак тоочод байгаарай. Part 4. Алдаага битгий хүлээн зөвшөөр. Хэрвээ амьдрал чинь ямар нэгэн зүйл санааг чинь зовоож байвал юу ч байсан хамаагүй энэхүү мэдрэмжиндээ дүлий дүмб ханд. Оронд нь өөрийнхөө бардам зан эгоогоо хамгаалаарай. Энд ямар ч асуудал байхгүй юм шиг л жүжигл. Хэрвээ муу зуршил байгаа бол хүссэн үедээ үүнийг болж чадaltaа гэж өөртөө итгүүл. Хэрвээ өнөөдөр залхууралтайгаа тэмцэж байвал маргааш хэвтэл залхуурхаа болчихно гэж өөртөө итгүүлээрэй. Амьдрал тохиолдож буй асуудал бүртээ битгий нүүрт бол асуудлынхаа мөн чанарыг нягтлахгүйгээр яагаад гэдэг асуултыг өөртөө битгий тавь. Ингэснээр өөрийгөө шалдан буулгах учраас битгий тэг. Учир нь хүлээн зөвшөөрснөр өөрийгөө төгс биш гэдгийг хүлээн зөвшөөрөх учраас чи энийг хийж чадахгүй. Мэдээж хүлээн зөвшөөрөх юм бол өөрийнхөө эгог өгөөсгөх шаардлагатай учраас зүгээр л энэ бүхнийг битгий тоо. Асуудал байхгүй юм шиг жүжигл. Үүний сул тал нь гэвэл үсрээд л чи амжилтанд хүрэхгүй. Тэгэд юу гэж? Ядчил чи бардам зан эготойгоо бүрэн бүтэн үлдэж чадна шүү дээ. Part 5. Тэдэнд итэг. Хэрв танд ямар нэгэн гайхалтай санаа төрвөл өөртөө итгэхээс илүүтэйгээр бусдын үгэнд ач холбогдол өгөөрэй. Хэрв хэн нэгэн таныг амжилтанд хүрэхгүй гэж хэлвэл, хэрв хэн нэгэн танд эн чин бүтэхгүй санаа гэж хэлвэл тэдний үгийг сонс. Тэд танаас илүү үг мэдэж байгаа болохоор л хэлж байгаа. Энэ бол таны амьдрал гэдгийг бүрэн март. Энэ зүйлдээ хэдэн мянган цаг эрч хүчээ зөвхөн энэ бүхнийг төлөвлөхөд зарцуулсан гэдгийг ч мартаж үз. Зүгээр л тэдний хэдхэн секундын дотор орж ирсэн тэдний бодлыг л сонсоод бай. Өөртөө чадахгүй учраас чамайг чадахгүй гэж бодох нь мэдээж хэрэг шүү дээ. Тэгвэл хийж чадсан нөхдүүдийн үгийг битгий аваарай. Таны яг хүссэн мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа нөхдүүдийн урам зориг өгөх илтгэлийг нь битгий сонс. Учир нь энэ бол зүгээр л аз. Тэд бүгд л худлаа ярьж байгаа. Зөвхөн олонхын талд л орох хэрэгтэй. Дийлэнх нь чадахгүй учраас та ч гэсэн чадахгүй. Амьдралтаа аюулгүй тоглож ирсэн, мөрөөдөлтөд хүрч чадаагүй нөхдүүд зөвхөн тэдгээр хүмүүс л үннийг хэлж чадна.
Тэдний ярьсан бүхнийг үнэн зөв мэтэр хүлээн зөвшөөр. Ингээд яг байсан байрандаа насаараа байх болно. Гэсэн ч та сэтгэлээр онохгүй. Учир нь юу гэж та яг юу хийх ёстойгоо анханасаа мэдэж байсан болохоор.